бууз. Чанцаа гинэд буузаар үсчлөө. Тийм үү? Цагаансаар арч гоё шүү. Бууз дахиад бууз. Хэсэг ойж байгаа л бас бууз. За тэгвэл одоо захиалч л да. Би буузад маа санагцсан үедээ эрүүл буузнаас захиалчтай штэ. Нэр эрүүл бууз байгаа юм байна шүү дээ. Тийм штэ. Хаа одоо санаж байгаа юм уу? Яг л эдний чинь дотроо хоньны мах, үхрийн мах, сүүлдээ сүүлгүүгээд олон төрөл байгаа. 5 кг-аас эхлээд хүргэлттэй 10 кг бүр хүргэлт нь өндөггүй юм байлээ. Та эрүүл бууз гэсэн пэйж хуудас руу орохоор хэрэглэгчдийн комент аанда хэлээд өгнө. Захиалгын нууц хэлүүлээ. 9985 33 штэ. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч www.billg.us. SKMX компани 2007 оноос хойш ус цэвэршүүлэх төхөөрөмж, ус цэвэршүүлэх шүүлтүүр, нойлын бидэс суултуурыг бүгнээр Солонгос улсаас оруулж ирж байгаа юм билээ. За бараг 14-5 жил болсон юм байна шүү дээ. Харин тийм ээ, бүр олон танигдчихсан юм байна лээ. Төрийн байгууллагууд, томоохон хувийн байгууллагууд ер нь маш олон газартай хамтран ажилладаг юм байлаа шүү дээ. Өө заац. Одоогоор ус цэвэршүүлэгч аппарат 13 төрөл, автомат бидэс суултуур 3 төрөл, шүүлтүүрүүд 4-8 төрөл зэрэг сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Мөн айл өрх албан байгууллагын усны шүүлтүүр хурдан шурхаас сольж өгдөг найдвартай компани юм байна. Утас 9918 66 тэгтэг 9495 66 18. Facebook хаяг Биллэг ус. Солонгост ажиллаж амьдарч байгаа та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2021 оны 3 сарын 31-ний өдөр 5 гараг байгаа. Солонгос улсын нийслэл Сеул хотод 12 цаг 18 минут болсон байна. За хаа болон сонирхолтой сэдвийн тухай ярилцдаг монголчууд Солонгос нэвтрүүлэг маань хийхөө эхэлж байна. Нэвтрүүлгийн шууд эфир хөтлөгч Чин Батулан, хөтлөгч Чанцал Доломнор ажиллаж байна. За өнөөдрийн ярилцах сэдв маань та ямар утас барьдаг вэ гэсэн сэдвийг өчигдөр MJ Солонгос гэсэн группт оруулсан. Тэгээд сэдвээр өнөөдөр ярилцах байгаа. За мөн та бүхэн нэвтрүүлгийн шууд утсуулах тийг 70 44 41 1941 гэсэн дугаарлал шууд холбогдоод бид хоёртоос хариултыг болон сэдв дээр чөлөөтэй холбогдорой. За өдрийн мэнд хүргэж юм байна. За өдрийн мэндийг сонсогч та бүхэнд олон хөтлөг санцаатай хүргэе. За маань нэвтрүүлгийн хувьд асуулт хариултыг аахаа болонгаар эхэлдэг байгаа. За тэгэхээр эхний асуултыг шууд та бүхэндээ танилцуулаад нэвтрүүлгээ эхлэе. Намсаан тавар хэдэн онд баригдаж дууссан бэ гэсэн эхний асуулт байна. За та бүхэн бас сайн мэдэх бах. Сөүлд хамгийн одоо өндөр цэг гэж хэлж болох одоо хүмүүс аялалд зугаалах дуртай намсаан тавар гэж байдаг. Энэ маань хэдэн онд баригдаж дууссан бэ гэсэн асуулт байна. За тэгэхээр намсаан таврыг бол хүн болгон л бараг гарч үзсэн баг те. За төшиж айлаа маань хай гэсэн байна. Өдрийн мэндийг хүргэе. Альмаа маань өдрийн мэнд манай хаан гэсэн байна. За өдрийн мэндийг хүргэе. Та хэд маань цайндаа орцгоож байгаа бах. Тэгээ цайны цагаа бас асуултанд хариулаад хөвчлөлтөө сонирхолтой өнгөрүүлээрэй. За тэгээ өнөөдөр бас 3 дугаар сар энэ сүүлийн өдөр байгаа. Тэгэхээр бид хоёрын хувьд асуулт хариултын тэмцээнд хамгийн идэвхтэй оролцсон одоо нэг ялагчаа тодруулаад жижигхэн гарын бэлэг бол гардуулах байгаа. Тэгэхээр та бүхэн бас идэвхтэй оролцоороо тэгээ маргааш сасгэлээд бас дахиад өөр хүмүүс шинэ боломж нээгдэх болно. За манай хаадан Ёндан өдрийн мэнд хүргэе та хоёртоо гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За эхний асуулт маань намсаан тавар хэдэн онд баригдаж дууссан бэ гэсэн асуулт байна. За тэгэхээр намсаан тавар маань одоо за Сөүл Ёгоос бас ойрхон очоод яваад очих боломжтой байдаг. За тэгээд манайхаар бол одоо зайсан толгойл гэсэн үг юм да тийм. Тэгэхээр энэ маань хэдэн онд баригдаж дууссан юм болоо? За Казуи Юрэ маань 1968 он гэсэн байна. 68-аас бол сүүлд баригдаж дууссан. Яг баригдаж эхэлсэн хугацаа нь бол илүү төгсөж байна. За тэгэхээр та бүхэн зөв хариултыг бичиж илгээгээрэй. Намсаан тавар маань хэдэн онд баригдаж дууссан бэ гэсэн асуулт байгаа. За энх хотын хэмээн маань өдрийн мэндэд хоёртай амжилт хүсье гэсэн байна. За таньдаас ажлын хэмжээ. Өдрийн мэнд хүргэе. Ойрд энх хотын хийг харсангүй. Манай бас юу штэ тийм группд модератор хийдэг байгаа штэ тийм. Тийм одоо янз бүрийн одоо спам гэж ярьдаг постууд орж ирэх юм бол сайхан цаг тухай бүрт нь устгадаг байгаа. Баярлалдаг шүү. За төгсөөж амьяа маань өдрийн мэнд хоёроо гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Жаргал аз маань өдрийн мэндээ гэсэн байна. За Казуя Юрэ маань 1979 он гэдэг хариултыг илгээсэн байна. 79 арай ихтчих шиг боллоо. За эхний асуулт маань намсаан тавар хэдэн онд баригдаж дууссан бэ гэсэн асуулт байна. Тэгээд намсаан тавар руу баг гарч үзээгүй хүмүүс ховорхон баха. Солонгосын бас л нэг алдартай барилгуудын нэг штэ тий. Чимбах яг хэдэн онд гарч ив? Очоод удааг бахта гарсан уу эсвэл за яг хэдэн он гарсан олыг үнэндээ санахгүй ямар ч байсан очоод тэгээд мэдхгүй нэг хэсэг амьдарч байгаа л очсон бахта яг оныг нь бол өстэй санахгүй нэг гэхдээ бол нэлээд хэд удаа бол очиж исэн. За Хөрлөбаатар нүрдсдийн маань хувьд 1971 гэсэн хариултыг илгээж байна. За хариултуудын хувьд бол улам төхөөд байна. Тэгэхээр та бүхэн бас одоо өөртөө зөв хариултаа орж ирээгүй учраас одоо бичээ зөв хариултыг хамгийн түрүүнд илгээгээрэй. За Чука энэ маань өдрийн мэндэ гэсэн байна.
За жаргалац маань тааж битсэн гэсэн байна. 1970 гэсэн хариулт хэлгээсэн байна. Хаадан Ёндан маань 1978 он гэсэн байна. За дараа нь жаргалац маань 1977, Альма маань 1975 оны 7 сарын 30 гэсэн хариултыг хэлгээсэн байна. За Чукайн маань 1977 гэж бичсэн байна. За хариултууд бол төхөж байна. Гэхдээ яг одоогор мөн 100 хариулт бол орж ирээгүй байна. Өчигдөр таалгасан шүү дээ. F4-гийн киноны одоо гуд будаа намжаа гэдэг сэтгэлээс өргөн залуучууд аяг таалгасан. Тэгээд тухайн үед яг зургатаар үзэж байхад чи ямар телевизээр үзчихээ, ямар тааш телевизээр гарч чад би 10 жилийн хүүхдээсэн. Тэгээд тэр киноны нэг хэсэг дээр гол дүрийн бүсгүйг намсан тааврын өмнө хүлээдэг хэсэг гардаг байхгүй юу? Тэгээд дараа нь би чи яг тухайн үед өө намсан таавар гоё газар байдаг бахтаа гэж кинон дээр харж өнгөрчөөд тэгээд солонгостыг очсныхаа дараа ингээ очсон чи яг тэр киноны гол дүр болсон юм шиг надад санагдчихсан шүү дээ. Тэр чи айгүй гоё тухайн үед би айгүй өдрөө болго ангийн хүлээж үздэг байсан тийм киносэн болохоор. Тийм тэгээд намсан тааварт маань очих юм бол бас хүмүүс одоо хайр дурлалаа бэлэгдээд гэх юм уу те цоож үйдэг цоож тийм өлөгдөг хэсэг байгаа. За тэгээд одоо яг энэ зурган дээр харагдаж байгаа намсан тааврын маань энэ одоо цагаан хоолой шиг нэг хэсэг байгаа. Энэ дээр болохоор сүүлийн үед тийм гэрлийн шоу бол гардаг болсон байсан. Гэрлэр янз бүрийн тийм эффект өгөөд тийм. Тэгэхээр очиод бас үзэх газрууд нэлээд давгүй байдаг болов уу гэж бодож байна. За их хот инхээ маань 1985 гэсэн байна. Чука маань 1977 гэсэн хариулт хэлгээсэн. За жаргалац маань 1976 гэж бичсэн байна. За нарган гэрэлчээ маань өдрийн мэндэ гэсэн байна шүү. Өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр намсан тааварт. Яг одоо над дээр бол жишээ нэг одоогор бол зүгээр л орж ирээгүй байна. Хамгийн төгсөн хариултууд гэх юм бол 1977 гэдэг хариулт бол хамгийн одоогор төгсөн байна. За 1977-оос доошо 69-өөс дээш яваа. За Хүрлбаатар университет маань бас 71 гэж утсан байна. 71-ээс бас дээш явгаа тийм. За тэгэхээр сая бас би хэлсэн тийм 1977-оос доошо 69-өөс дээш яваа. Тэгэхээр чи 69-өөс дээш ихээр 70, 71, 72, 73, 74, 75, 76-гийн хооронд байгаа гэсэн үг шүү. За тэгэхээр манай асуулт хариулт ихний асуулт юм байна одоогор ялагч хараа орж ирээгүй байгаа дээ. Тэгэхээр та бүхэн намсаа тавар хэдэн барьж дууссан болоо хариултыг бичлэгээгээрэй. Дээд зөргөө маань сайн уу өдрийн мэнд хоёроо гэсэн байна. За таны өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За тань дээр асуултын хариулт орж байгүйсэн үү те зөвөрөлт нь? За яг сая орж ирж байна. Тийм үү. За тэгэхээр хоёулаа хариултыг зарлая те. За тэгэхээр сая хамгийн сүүлд Казуя Юрэ маань тэгвэл 1975 онд голдон юм байна гэдэг бичиж байна. За минийх дээр болохоор Альма маань 1975 оны 7 сарын 30 гэсэн хариултыг бол илгээсэн байна. Тэгэхээр барьж эхэлсэн нь болохоор 1969 онд барьж эхлээд 1975 оны 7 сарын 30-ны өдөр дуусгасан байт юм байна. Барьж аль биесээр. За тэгэхээр баяр хүргэе. За баяр хүргэе. Казуя Юрэ маань манай хүн таасан ч зөв таана. За тэгээд зөргөө 1974, жаргалац 1978, 73 гэдэг хариултуудыг мэлгээсэн байна. За унгшилтын мөхөрдөн маань өдрийн мэндэ 1980 онд гэж хариултыг явуулсан. Тэмүүлэн маань 1969 он гэсэн бас хариултыг илгээсэн байна. За хаадан Ёндан маань 1975 гэсэн боловч баг зэрэг хоцорсон. Сэнтэй ажил маань хай бүгдэнд нь гэсэн байна. Өдрийн мэндэ хүргэе. Тэр хоёулаа дараагийн асуултад тавих тийм. За тэгэхээр сая асуулт маань эхний асуулт маань бас ялагч нэлээ удаж орж ирлээ. Тэгэхээр илүү амархан асуултыг бас асуугаад үзье. За тэгэхээр бүгд найрамд Солонгос улсын нийслэлийг нэрлэнэ үү гэсэн байна. Бүгд найрамд Солонгос улсын нийслэлийг нэрлэнэ үү гэсэн асуулт байна. Тэгэхээр та бүхний хувьд зөв хариултыг бас бичиж илгээгээд эхний юу те. Зөв хариулт эхний бол ялагч содорсон байгаа. Тэр хоёр дахь ялагч болох юм боломжтой байна. За тэгэхээр бүгд Солонгос улсын нийслэл ямар нэртэй байт юм болоо. За тэгэхээр бас манай сонсогчдын маань хувьд хэр хурдан бичих одоо чадвартай гэдгийг эндээс харах боломжтой болов уу гэж бодож байна. Ганаа гинэ. Чимээгүй сонсоол байгаа шүү. Хоёроо намайг мартцсан биш үстэй гээд бичихгүй болохоор ч бит хоёр бол санхан санаж байгаа. Тэгэхдээ бичихгүй болохоор яасан юм бол тоо гэсэн бодлол ер нь толгоон дотор байгаа даа. Би бол профайл зураг нь солигдоог удаж байгаа хүртэл мэдж байгаа. Тэгээ хүмүүсийн маань хувьд бичээд харагдахаар те за ямар ч хэсэг энэ хүмүүс сонсож байна гэж эцээ бүртгүүлэх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө бид нар хин үзэж байгааг мэдэх боломжгүй байгаа тийм. За тэгэхээр асуулт маань бүгд Солонгос улсын нийслэлийг нэрлэнэ үү гэсэн байна. Тэгэхээр энэ асуулт бол ер нь хурууны хурдыг л шаардах асуулт байгаа. Асуулт бол хүн дэвш шүү дээ айгу амархан. За тэгэхээр Содном дээр жойн цэцэг маань өдрийн мэнд хоёроо за Сөүл, Чукайн, Сөүл, Жаргалац за мөн хариултуудыг бичсэн байна. Өнөөдөр би хоёулаа саарл гараад шүү дээ. Би дэлгэцэн дээр өнөөдөр би ер нь нэлээд цагаан гараад Чимба ах маань баг зэрэг саарл гардаг байсан чи хоёулаа өнөөдрөөс эхлээ хоёулаа саарл гардаг байна. Манай хоёр найруулагч энэс илүү дээшээ төгс гарна гэж байхгүй гэсэн шиг. Хоёрын царайнд асуудал. Хоёулаа цараймад.
За бэмцдэг даваа намжил маань өдрийн минь 2 гэсэн байна. Аха. За тэгээ манай сонсогчдын хувьд бас өнөөдөр ямархан өдөр болж өнгөрч юм тийм. За тэгээд өдрийн хоолой идсэн үгээд за тэгээд зөргөө маань битсэн байна. Эрцээ бүртгүүлэл байгаа гэсэн. Тэгэхээр эрцээ бүртгүүлээд сонь сайхнаас хуваалцаарай. Тийм шүү дээ. Гэхдээ надад тийм шүү дээ. Яг байнга сэтгэл бичдэг хүмүүсийн нэрс ингээд цээжлэгдчихдэг. Тэгээд дараа нь айгүй инээдтэй. Тэр хүмүүс ингээд над руу найз өсөл явуулна шүү дээ, тийм. Тэгээд авчингууд ингээд сэтгэл нь харагддаг байхгүй юу? Тэгээд ингээд нүүдэлч монголчууд дээр ч юм ингээд одоо жишээлбэл Суяаман өчигдөр ажлын зар оруулсан санагдчихэ. Тэгээд найз болоод ингээд нүүдэлч монголчууд ч үгүй өөр группээр сэтгэл бичгээр манай сэтгэл бичдэг хүү энд юм бичсэн байна гэд айгүй юу яа нүдэнд тусч харагддаг юм байлээ сонь. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бас ер нь зөвхөн хоорондоо ч гэсэн нэг иймэрхүү одоо юу гэдэг ажлын зармаар бичсэн байх юм бол хараал за нэрээ энэ маань тийм хэрэгтэй байна хүмүүст хүрэх чимсэн гэдэг нэг тийм нүдээр бол хардаг болчтой санагдсан. Би та хэдийг хайрлалтай шүү. Сэтгэл өчөж байгаа хүмүүс өндөгтэй нэр ялгардаг юм байлээ. Жошо Болоотер маань ингэнэ ямар амар хүнд асуулт асууд юм бэ гэсэн байна. За тэгэхээр өнөөдрийн хүнд асуулт маань бүгд 8 Солонгос улсын нийслэлийг нэрлэнэ гэсэн хүнд асуулт байна. За тэгэхээр хүмүүсийн хамгийн одоо хурдан бичдэг хүмүүс маань хэмбэ гэдгийг харцгаая. Миний хувьд их хотын хэ маань хамгийн түрүүнд Сөүл гэж бичсэн байна. Аха. За миний хувьд болохоор Жошо Болоотер маань Сөүл гэж хамгийн түрүүнд бичсэн байна. Сая энэ доор ямар амар хүнд асуулт вэ гэснээс хариултыг аль хэдийн илгээсэн байна Жошо Болоотер маань. За тэгэхээр баяр хүргэх үү те. За баяр хүргэе. Аргагүй л мэдчихээн да. Мэдлэг гэж одоо минингийн тал. За тэгэхээр манай зөргөө маань бас бичсэн байна. Тэжонд 19 сая дулаан байна гэсэн маань ингээд манай зөргөө шиг бас сонин сайхнаа ингэж хуваалцвал бас их зүгээр. Өнөөдөр Солонгостоос 21 гэжсэн баха. Бишээ Солонгос гэнд юу ярьчаа Сөүл дуучлаараа. Сөүлд бас 21 билүү 20 байгаа гэлээ нэлээд дулаахан болж ин гэжсэн шүү. За тэгэхээр дараагийн асуултын маань та бүхнээсээ за киноны дуу бас таалгадаг байгаа. Тэгэхээр та бүхэн за хуруугаа бэлдсэн бол одоо чихээ бэлдээрээ гэж. За тэгэхээр дууг нь юу болоод эхлэе те. Зэн. 3 өнгө өгч яа. Та хэдэн нот сонсмаар байна. Тэгээд сая сонсоогүй ч магадгүй. За яа нэг юм байна. Тэгээд сонсож байгаа юм. Тэ. Хүмүүс таач хахаа би итгэлтэй байна. Энэ бол ёстой амархан асуулт байгаа шүү бас адилхан. За манай шин сар ингэнэ. Эрцээ бүртгүүлье байна шүү. Яг хоолоо хийгээд иддэг цагт хаардгаа баяртай сайгаа идээ сонсож байна гэсэн байна шүү. За шин сарда бид хоёртой хамт байдагт баярлалаа. Тэгээд шин сарын маань хувьд бас одоо хоолоо өдрийн цайнд хийж иддэг юм байна тийм. Баяртай цаг юу нэлээ галалзуулсан байна шүү дээ. Шин сард маань дэтлэн сайн уу гэд Эрка аяг маань ёо ийм хүнд асуулт асууна гэж тохироогүй үсттэй. За бэмцдэг даваа намжлагч маань бас манай хотод 23 байна гэсэн байна. Тэгэхээр юу хотоо бас та бичээрэй. Би өмнө болоо санджээсэн одоо мартчихад бас солилцолоод байна шүү. За сайхнаа сайнаа маань өдрийн мэндэ гэсэн байна. Будкатамруу маань хай. За шинэ хатар данзан их маань би мэднэ хэлэхгүй гинэ. Гэхдээ хэлэхгүй гэсэн байна. За тэгэхээр манай сонсогчдын хувьд бол хариултуудыг бас илгээгээд байна. За би дуугийн дахиад нэг жоохон урт явуулчих дэсээ яриач бас. Баг зэрэг. За өнөөдрийн дууны хувьд нэг ийм дуу байна. Та бүхэн ямар киноны ямар дуу вэ гэдэг хариултыг илгээгээрэй тийм. Энийг ихтэй баг мэдэхгүй юм байхгүй баха. Манай ихч хүртэл одоо хүрэх хата суудсан л да мэдээж ингээд гэр бүлээ зөхиогоо. Гэхдээ яг намайг 10 жилдээ байхад энэ кино гараад тийм манай ихч найзлуутгаа одоогийн нөхөртөөгөө ирэх чахта баг 5 6 удаа очиж тэнгис дээр үзсэн гэж ярьжсэн байхгүй. Тэгээ би дараа нь зургатаар үзээ. Тэгээ би энэ киноны дуунуудыг ингээд тухай солонгос хэл мэдэхгүй ингээд үсгээр нь монгол үсгээр нь сонсож байгаа дуудлагаар бичээд тэгээ дагаж тоолдог гэсэн шин. Тэгвэл манай тийм олон удаа сонсох үзэх бас нэлээл дуртай л байж дээ. Хүмүүс их таалагдсан баг та тэгээ 5 6 удаа үзнэ гэдэг чинь. Дараа нь хэлний ангид орсон чинь энэ киноны талаар манай багш танилцуулаад солонгос багш танилцуулаад тэгсэн чинь хүүхдүүд энэ киног үзээгүй хүмүүс юу байд юм багш энэ манай анги хүүхдүүд чинь баг 30 хэд хүүхэд сууж байгаа ш тэгсэр бол. Тэгэхээр нэлээ хүмүүс мэддэг юм шиг байлаа. За тэгэхээр магадгүй одоо маш тийм сэдвэн шинэлэг зүйл хүндсэн болов уу гэж санагдаж байна. Хүмүүсээ боддог хэрнээ тийм гаргадаг тийм зүйлийг. За тэгэхээр инх бат их юм бүдүүмэс гэж бичсэн байна. Казуэ юрэ 200 pound beauty гэсэн байна. Жаргал хаз маань ажил ихтэй бичих завгүй боллоо бүгд нь амжилт гэсэн байна. Амжилт. Содном дарж авын цэцэг бүдүүмэс гэсэн байна. За Ким Үлжи хай хоёроо гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. За жаргал хаз бүдүүмэс хийхээ гэсэн байна.
За над дээр болохоор маш олон хариулт орж ирсэн. Дээрээс нь уншия. Жошуа Болдотер маань бүдүү мис гэсэн бол хавд боломж хамаа маань бүдүү мис гэсэн хариултыг явуулсан байна. Төгсөө жамья маань Жан Нара дараа нь бүдүү мис гэсэн байна. Будка төмрөө маань бүдүү мис, Шин Баатар Данзын их маань бүдүү мис гэсэн байна. Ишиг Баатар Батуулт маань бүдүү мис. Энд гэхдээ яг монголоор яагаад бүдүү мис гэж орчуулсан юм бол Солонгосоор болохоор миньон керо гэсэн биш миньо гэдэг ч юм уу үзэсгэлэнтэй гоо үзэсгэлэнтэй үнийг хэлээд байгаа шүү дээ. Тэгээ англиар болохоор 200 одоо паундын гоо үзэсгэлэн гэдэг бас тийм арай өөр нэрлэлтэй юм л шүү дээ. Би дараа нь миньон керо гэдэг кино үзчихсэн үг энийг солонгос зохион. Үрээс үзэж байгаа ямар кино линкийг явуулж гэсэн бүдүү мэсрээд байсан. Тэгэхээр өө нэрийг ингэж орчуулсан юм бах та арай өөр орчуулсан юм байна гэдэг. Наран гэрэлчээ маань сонсонгоо гэсэн биш үү. За сонсож байгаа маань Ишиг Жаргал Батуулд маань хай гэсэн байна. Тэгээ бас бүдүү мис гэсэн. За Сэндэж маань бүдүү мис гэсэн байна. Ишиг Жаргал Батуулд маань Ким Ажун тоглосон гэсэн байна. Тийм гол дүрд нь Ким Ажун тоглосон байгаа. Сүгчмэг маань их халуун байна да. Их халуун байна урсаж байдаг шүү гэсэн байна. Тэгвэл ч жоохон халуун болоод эхэлсэн юм шүү дээ тийм. За Ким Үлчи маань реклам ямар сонсогдож байна хоёроо хоёр яриа сонсогдохгүй байна гэсэн байх юм. Ямар реклам сонсогдоод байгаа юм бол? Ямар реклам нэрээ сонсогдоод байгаа юм бол бид хоёр реклам ерөөсөө яриаг байгаа шүү. Тэр реклам одоо юу ч ярьж амжаагүйсэн ч хүмүүс аль сонссон байгаа юм шүү дээ. Тийм тэгэхээр давхар эсвэл юу явсан юм болов ямар ч байсан одоогор бол сайн хэлж мэдэхгүй байна тийм. За Хаадагийн ундан маань бүдүү мис гэсэн байна. Дараа нь Ундрмаа Болдотер маань бүдүү мис киноны дуу Сэндэж маань Мария Яла. За одоо сүүлийн удаа нэг уртаар сайхан сонсч тий. За тий. Тэгэхээр одоо бол нэлээд найдвартай сонсох юм байна. Тэгэхээр хоёулаа реклам гэснээс хамтран ажиллаж байгаа болох юм дээ. Одоо халбын ёсоор үргээд тэгээд хариултыг нь зарлая те. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллачаар эрүүл бууз хамтран ажиллаж байгаа. За эрүүл бууз маань 3 төрөл байгаа. Үхрийн махан хоньны сүүлтэй бууз, үхрийн махан сүүлгүй бууз, хоньны махан бууз гэсэн 3 төрлийн буузыг та бүхэн маань худалдан авах боломжтой. Тэгээ бит хоёрын хувьд бол чимээх аль төрлийг авсан бэлээ. Манай хүмүүлч явуулсан шүү дээ. Үхрийн махтаагаас нь л авсан юм. Тэгээ нөгөөх нь юу вэ? Бас адилхан үхрийн махтаас. Тэгээ үхрийн махан гэхдээ нөгөө чимгэлний өөрөөс нэг нь болохоор одоо өөхтөө өөхгүйгээр авсан юм шүү дээ. Баян шиг чимгэлтэй, нэг нь болохоор цэцгэн чимгэлтэй байсан байгаа. Би болохоор ямар дэлгэрэнгүй өөртөө итгэлтэй жинца цэцгэн чимгэлтэй байсан. Минийх болохоор өөхтөө үхрийн мах тэгээ хоньны бууз авсан байгаа. Тэгээд нэрээ хоёлаа айгуух таалагдсан. Одоо баг дуусах гэж байгаа. Гэр бүлээрээ бүр 24 цагийн турш чигнэж идэж байгаа. Тэгээ амт чанарын хувьд бол үнэхээр таалагдсан. Тэгээ бид нар чинь яг бууз худалдаж авъя гэвэл үнэхээр олон төрөл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дотроос ялгархын тулд амт нь бас айгуу чухал байдаг юм байлээ. Тэгэхээр эрүүл буусны амт бол идээд надад бол таалагдсан. За тэгээ холбогдох утасны дугаарын хувьд бол 99 85 33 тэг 3 гэсэн дугаараас холбогдоод та бүхэн маань захиалах боломжтой. За мөн Facebook-ийн хайлт хэсэг дээрээ эрүүл бууз гэж үчээд за тэгээд гэр бүлийнх нь Монголд байгаа гэр бүлийнхнээ захиалах боломжтой. Тэгээ хоёуланд нөгөө манай сонсогч Ким Үлчи явуулсан шүү дээ ихч. Тэгсэн чинь надад хоёул ингэж ярьжсэн шүү дээ. Солонгосоос Монголд байгаа гэр бүлийнхэндээ эрүүл бууз явуулвал аюу гой гинтийн билег болно. Тэгээ яг өөртөө авсан чинь нэрээ аюу том гинтийн билег болт юм байлээ. Би бүр хөөх ийм их бууз ямар гоё юм бэ гэд цэцэг мэцгнээс илүү гоё хийсэн. За тэгээ би бас буузаа авчаад талархлаа гэдээ одоо пост оруулсан чи доор нь хүмүүс маш их сэтгэл битсэн байсан. Тэгээ ялангуяа зарим хүмүүсийн хувьд бол хэрэглээд үзсэн гоё буузтай шүү гэж бас битсэн байсан. За тэгэхээр манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрүүл бууз хамтран ажиллаж байна. За одоо жихнээс реклам маань явсан шүү сая. Ингэсэн маань Ким Үлчи ч маань ингэсэн байх шүү. Бог дуулын тансаглал эдргээд дуу сонсогдоод байна гэж зэрэг реклам. Тэгээ одоо бол чимээг болчлаа. Одоо зүгээр болчлаа гэсэн байна. Сая бас давхар юм явсан болов уу гэж харлаа. За тэгэхээр хоёрын хувьд бол тийм бүдүү мис киноны дууг та бүхэндээ хүргэсэн байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд зөвхөн 3 нот явахад таасан хүн байна. Инх бат инхээ маань хамгийн түрүүнд бол бичилгээсэн байна. Над дээр болохоор Жошуа Болдотер ах маань ямар мундаг болчихвээ. Бүр ямар зөв хариултыг бол бүр шууд хамгийн түрүүнд илгээж штэ. За тэгэхээр баяр хүргэе. За баяр хүргэе. Баяр хүргэе. Өнөөдөр инх бат инхээгийн маань хувьд бас их хурдан түргэн за хариултыг бол илгээж чадж байна. За тэгэхээр дараагийн асуултын хувьд Солонгосын 10,000 вооны мөнгөн дэвсгэрт хэний зураг байдаг вэ гэсэн маань Солонгосын 10,000 вооны мөнгөн дэвсгэрт хэний зураг байдаг вэ гэсэн асуултыг за энэ анхаагийн маань сүүлийн асуулт болгон та бүхэнд танилцуулж байна. За тэгэхээр интернетээс ман уу гэж хайвал шууд хариулт нээж өгөх байхгүй. Гэтэ баг төрөвчнээсээ халааснасаа гаргаж ирээд тий. За тэгэхээр 10,000 вооны
дэвсгэрт дээр хэний зураг байдаг вэ гэсэн асуултыг та бүхэнд танилцуулж байна. Цэрэнд орж буян дэлгэр маань өдрийн мэндэ өнөөдөр цэлмэг нартай сайхан дулаахан өдөр байна гэсэн байна. Одоо гоё дулаарахаар далаа явуул бас гоё тий Солонгост. За Кимүүлчи маань үүс сүншин гэсэн байна. За тэгэхээр асуултын хувьд та бүхэнд Солонгосын 10,000 оны тэр хэний одоо зураг байдаг вэ? Хэн гэдэг хүний тийм хөрөг байдаг вэ гэсэн ихний сүүлийн асуулт байгаа. За ий сүншин жанжин болоорой биш байгаа шүү. Тэгэхээр шинэ хатар данзан их маань гэсэн байна. Хамгийн сүүлд Мария юу ч гээд ойлоод дуулаад байдгийг сайн санаж байна гинэ. Нилээ наривчилж үзсэн байна шүү дээ. Лосол цэцэг маань өдрийн мэнд хоёроо гэсэн байна. Өдрийн мэнд хүргэе. Жошуа Болдотер маань рекламны чин дууч чанга байсан гэсэн байна шүү. Тийм үү. Энэ тал дээр бас анхаарай тийм. За баяр сайхан ундрал маань өдрийн мэндэ гэсэн байна. Отгонбат отгоо бах Ганбат маань Аве Мария гэсэн байна. За Будка төмөр маань Сэжү Ван гэсэн хариултыг бас илгээсэн байна. За тэгсэн чинь лав дулам ламаа маань мэдгүй хээ гэсэн байна. Лам дуламж уучлаарай. Лам дулмыг би лав гэж уучлаарай. Лам дулам надтай адилхан дуламтай юм штэ. Казуюра маань Сэжүн хаан байхаа гэсэн байна. За тэгээд дараа нь хишиг жаргал Батуулд маань Дэжүн ан гэсэн байна. За тэгээ сонсогчдын манайд мэдгүй гэсэн хариултыг хоёр хүн илгээх юм бол зөв хариултыг бас хэлж болдог байгаа тийм. Жошуа Болдотер маань ёстой анзаарч байгаагүй юм байна гэсэн байна. Алимаа маань Сэжүн Дэван гэсэн байна. За лав дулам ламаа маань нэг хаан л байдаг баха гэсэн байна. За дараа нь хишиж Батуулд маань Сэжүн Дэван гэсэн хариулт илгээсэн маань шинэ хатар данзан их маань мэдгүй л хаан байна гэсэн байна шүү. За тэгэхээр хааны хувьд бол одоо хамгийн алдартай Солонгос улсын одоо хамгийн одоо алдартай л юм хаан байгаа. Тийм. Одоо хангил үсгийг зохиосон гэдгээр бас айгүй алдартай хаан байгаа шүү. За тэгэхээр асуултын хувьд Солонгосын 10,000 оны мөнгөний дэвсгэрт тэрхний зураг байдаг вэ гэсэн байна. Цөмдөр зөв хариулт орж ирсэн байна уу? Ороод ирсэн байгаа шүү. За тэгвэл хоёлаа ялагчаа бас зарлая тийм. За ялагчийн хувьд гэх юм бол дурлаж байгаа би бааз зэрэг дээшлүүлэх хэрэгтэй вэ. Нилээ олон сэтгэл ороод ирсэн болохоор Будка төмөр маань явуулсан байна. Отгонбат отгоо Ганбат маань Аве Мария гэсний дараа Будка төмөр маань Сэжү Ван гэсэн хариултыг явуулсан байна. За тэгэхээр Солонгос үсгийг зохиосон. За тэгээ 10,000 оны мөнгөний дэвсгэртээр байдаг хүн бол Сэжүн Дэван байх нэ. За тэгээ зөв хариултыг илгээсэн Будка төмөрөдөө баяр хүргэе. Баяр хүргэе. За баяр хүргэе. За тэгэхээр 10,000-аас гадна бит хоёр түрүүжил ахаа явуулж явах та мөнгөний дэвсгэртүүдийг бол бүгднийг дуусгасан шүү дээ. Энэ удаад ч гэсэн мөнгөний дэвсгэртүүдийн асуултууд орж ирэх бодолтой байгаа, оруулж ирэх бодолтой байгаа. Тэгэхээр та бүхэн маань халаасандаа сайхан бэлэн мөнгө авч явж байгаад хариултаа бас илгээх боломжтой байгаа шүү. За тэгэлгүй яах вэ? За тэгэхээр хоёлаа асуулт хариултынхан бол энэ хүртэл хүргээд за та бүхэндээ бас сэдвийн дагуу ярьдаг байгаа. За өнөөдрийн сэдвийг танилцуулъя. Өнөөдрийн сэдв маань та ямар утас барьдаг вэ гэсэн сэдв байна. Тэгэхээр хэдүүлээ одоо ямар утас барьдгаа түүнээс гадна Солонгост очиод бид нар чинь яг утасны хэрэгцээ Монголд байхаас илүү нэмэгдчихдэг санагддаг шүү дээ. Солонгос чи ингэж утас холбоолол хэдийг аавна маавна гэдэг нэг тийм чихэрлэг үгс аягүй хэлдэг дээ тий. Тэгээ би бас Солонгост очиод утас маань гайгүй байсан ч гэсэн шинэ утас авч ийсэн. Тэгэхээр солонгосчууд утасаа сольсон уу? Ер нь утасаа хэр удаан барьдаг вэ тий? Энэ талаараа та бүхэн манаас хуваалцаарай. Чимбаахын хувьд одоо ямар утас барьж байгаа вэ? Миний хувьд болохоор Galaxy Note 8 барьж байгаа. Монголд ирээд бас утасаа солих шаардлага гараад Солонгосоос захиж биш Солонгосоос яг ирэхийнхээ өмнө авсан. Galaxy Note 8 гэдэг утас барьж байгаа. Ер нь сүүлд гарсан утаснууд бол нэг хэсэг бол нэлээд хөөцөлдөг байсан. Тэгээд одоо бол арай гайгүй тааралцсан утасаа бариад байгаа. Тэгэхээр та Galaxy ер нь Samsung Galaxy талдаа илүү зүгээр гэсэн үг үү? iPhone-оос илүү тийм. iPhone-оос илүүгээр нэг хэсэг бол яг ажлын шаардлагаар iPhone барьж суудаа байгаа. Гэхдээ одоо бол Galaxy барьж байгаа. Чиний хувьд? Миний хувьд iPhone сая X-ийг авсан. Утас ер нь бол би утасаа ерөөсөө хайдаггүй. Хайжсэн тохиол байхгүй, алга болж исэн тохиолдол бас байдаг. Гэхдээ хайчих байна. Тэгээд утасаа нэлээ удаан барьсан. Нэг удаа утасаа ариун цэврийн өрөөнд унгаагаад өмнөх ажил дээр шүү дээ. Тэр чи одоо 2017 оны үед байсан юм болов. Тэгээд утасаа сольсон iPhone 6s авсан. iPhone 6s-ээ бараг нэлээ олон жил барьсан. 5 6 жил барьсан уу. Тэгээд саяхан утас маань бас цэнийг нь ингээд батарей нурчдаг шүү дээ. Тэгээд гадаа ингээд хүүтэнд барихаар утас хөлтөөд унтарчаад болдгоо. Тэг хүнтэй уулзах гад хит удаа өвөн шүү дээ. Ингээд ярингууд утас хөлтчөө. Тэг хүний утасаас гуйж ярих хэцүү. Тэгээд нэлээ хэцүү санагдаад за ер нь утасаа солих цаг нь болцсон юм байна чамтаа. Тэгээд утасаа сая X рүү сольсон. За бэмцдэг давааны амжилт нь мэдхгүй байна. 10 гэд байдаггүй 10,000 онд байдгүй гэж түрүүний асуулт нэрэлсэн байна. За их бод их юм байна. 10,000 дээр хэний зураг байдгийг мэдээд
авлаа шүү гэсэн байна. За Ким Үлчи маань Note 10 барьдгаа 2 жил барьж байна. Сайн мэдэхгүй зөвхөн утсаар ярих залгах гэх юм гэсэн байна. За тэгээ мөн Монгол очихоор Nokia 3310 барьдгаа гэсэн байна. Гэтэ миний хамгийн анхны барьж ирсэн утас 3310 байсан шүү дээ. Тийм тухайн үед чинь ангидаа би ганцаараа өөр бас нэг охин байсан 3310 бариа. Тэгээ манай анги чи гүйлдэж ирээ л тээ. Чанцаа чиний 3310 ч үзэх гэсэн гэл тэнгүүт би үгүй яах гээд утас эвдэлчихэд нэгдүгээр ангид шүү дээ. Тэгэхээр 8 билүү 9 настай байсан. Тэр тэгээд миний яг толгоонд айгүй тод үлдсэн байдгийн. Тийм өмнө чинь 32.10 нөх арай хуучин загвартай 33.10 чинь бас хөөрхөн хамгийн монголчууд бол их барьсан загвар болов гэж бодож байна тийм. За манай сонсогчдод бас нэлээд олон сэтгэл үлдээсэн байна. Шинэ өдөр данзан их маань Samsung S10 5G 2 жил барьж байна гэсэн байна шүү. За сэний ажил маань iPhone X-ийг саяхан бэлгэнд авсан. Өмнө нь 6-тай байсан гэсэн байна. Оо би тэгвэл яг сэний ажилагчтэй. Гэхдээ би өөрөө мөнгөөр авсан байгаа. За альма маань Galaxy Note 20 Ultra гэсэн байна. Бас сүүлийн загвар бах тий хамгийн одоо сүүлийн болоо гэж. Би гэхдээ утасны загварыг харин юусоо мэддэггүй. Ерөөсөө утас сонирхдаггүй төрлийн хүн. Тэгээ сая утас авах гээд утас мэдхгүй болохоор найзаас асуугаад манай найз утсан дээр бас ажиллаж байсан Солонгос. Тэгээд би одоо яг ямар утас авбал зүгээр вэ гэд. Тэгээ хоорондоо ярилцж байгаа. За чи тэгвэл X л ахгүй да гэхээр X нь одоо яг юу хідэн би тэр 6 гэдгийг ямар тач мэдээд байгаа. Тэгээд тэрнээс цаашаа юу гарсныг сайн мэдэхгүй ч нөө төрөл нь ингээд SMS ч үт юм ингээд аяг өөрчлөгдөд баг зэрэг ингээд детальчсан ялгаатай бол авчт юм л ч тийм. Тий. Сотном дор цовын цэцэг маань Note 4 барьж байгаад эндээс авсан Note 10 байгаа гэсэн байна. За тэгээ бямцэг даваа намжил 17 онд авсан X гэсэн байна. За Батнасан насаа маань S20 Ultra авсан 1 жил болж байна гэсэн байна. За мөн инхээ маань S20 Ultra жил болж байна да гэсэн байна. Тэгвэл гараад ер нь яг бараг жилээс хэтрэг байх л гэж бодод миний хувьд реклам сайхан л санагдаад байх юм тийм. Тэр нь яг ямар хөө загварт утас байдаг лээ? За одоо манай сонсогчдод нэг ингэж хаагдаж дэлгэгдээд байгаа утас барьж байгаа хүн байгаа юм болоо тэр бүр надад айгүй кул санагдсан шин ингээд голоороо хуваагдаж хаагдадсан. Ультра ямар фильм юу гэсэн байлаа тэр нэрийг яг одоо орж ирдэг. Тэр айгүй сонирхолтой санагдсан шин ингээд дэлгэцэн шууд хаагдаад харна. За сүвчэн маань Note 5 барьдаг гэсэн байна. За 7 суран хишигний маань Note 8 цэник жаахан муудаал iPhone 12 Pro авах уу Note 20 эргэлзээд л байна гэсэн байна шүү. Тэгэхээр манай сонсогчдын өнөөдөр бас ямар утас барьдаг вэ? Тэгээд та заавал бас сүүлийн үеийн загвар барья гэж боддгоо. Ер нь энэ тухай саналаа тий хуваалцаарай. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа би бас та бүхэндээ танилцуулъя. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар SkyMX компани бэлэг ус цэвэршүүлэгч ажиллаж байна. За тэгээд SkyMX компани 2006 оноос эхлээд Солонгосын зах зээлээс Монгол руу ус цэвэршүүлэгч за 13 төрлийг автомат суултар 3 төрөл усны шүүлтүүр нийтдээ 5 төрлийг бол оруулж ирж одоо нийлүүлдэг ийм компани байгаа. За тэгээ бид та бүхэндээ өдөр болгон бас нэг бүтээгдэхүүнийг бол танилцуулж байгаа ээлжээр. За өнөөдөр та бүхэндээ бас энэ шүүлтүүрийг танилцуулъя гэж бодлоо. За шүүлтүүрийн хувьд бидний одоо мэдих шүүлтүүр гэх юм бол одоо сүүлийн үед би бол нэлээд танилцуулаад байгаа цорох тэгээд байдаг юм байна. За энэ болохоор одоо төвийн шугамдаа шууд холбоод за усаа шууд тэндээс хэрэглэх боломжтой юм дөрвөн давхар за сегменттэй карбонтой за тэгээд пост карбонтой гэх мэт юм олон мембрантай гэж шүүлтүүрүүд байгаа. Эдгээр нь болохоор тус бүртээ өөр агуулгатай тийм жижиг нарийн одоо ширхгүүдийг бол шүүх боломжтой байдаг. За тэгээд мөн шүүлтүүрийн хувьд одоо энэ цахилгаан хэрэгслүүд болох бидээ за тэгээд одоо угаалгын машин хүртэл ашиглах боломжтой байдаг юм байна. Энэ шүүлтүүр ашигласнаар цахилгаан хэрэгслүүд угаалгын машина хэрэглээг нь бас уртсах ийм давуу талтай байдаг юм байна. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань дэлгэцнээр харагдаж байгаа www.цэг бэлэг.цэг ус гэсэн сайт руу орж харах боломжтой. Мөн ус цэвэршүүлэгч бэлэг ус гэсэн Facebook пэйж руу ороод хамгийн сүүлд хийсэн сорилуултын талаар мэдээллийг бас харах боломжтой байгаа. Тэгээд төрөл бол дотор маш олон төрөл байгаа учраас та бүхэн маань сонголтоороо өөрийнхөө гэрт таарсан яг бүтээгдэхүүнийг худалдаа авч болно. За утасны дугаарыг би бас хэлчихье 9918 66 тэг гэсэн дугаар байгаа. Энэ утасны дугаар ч гэсэн цээжлэхэд айгүй амар юм билэ. Тэгээд би баг нөгөө солонгос утаснаас илүү сүүлийн үед бэлэг усны утас төрөж толгойд орж ирэх гэдэг 9918 66 тэг гэж сүүлийн хоёр нь тэгтэй тэгээ 66 тагээд цээжилсэн байлаа. Тэгэхээр та бүхэн маань холбогдоод бас дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За тэгэхээр маань нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бэлэг цэг ус хамтран ажиллаж байна. Манай сонсогчдод бас нэлээд олон сэтгэл оруулж ирсэн байна. Битсэн байна. Оруулж ирэх жоох бол асал цэцэг маань Монголоос ирэхдээ утасгүй ирээд S3 авч байж илээ. 6 жилийн өмнө хаа одоо S9 2 жил барьж байна гэсэн байна. За бодка төмрөө маань барьж байна. Мэри маань iPhone XG юм болов 10 барьдгаа 1 жил болж байна. Цэрэнд орж буян дэлгэр маань Galaxy Note 10 одоогоор барьж байна. Урд нь Samsung S10 барьж байсан гэсэн байна.
За тэгэхээр бас инхо тэнхимэн 8 плюс гэсэн байна. За бат наснаас сайн байна. Z Flip гэдэг утас шүү нугардаг утас чинь гэсэн байна. За тэгэхээр нугардаг утасны хувьд болохоор Z Flip гэдэг юм байна. За Төмөрбаатар мөнх жаргал маань сайн уу хоёроо өөрийн хэрэгцээндээ нийцсэн утас барихыг боддгоо гэсэн байна. Тийм яг өөрт таалагдсан утсаа л барих нь бас айгүй тийм эвтэйхэн гэх юм уу? За лам дулам ламаа маань гэсэн байна. iPhone 6, 6s, 6 Plus, 7, 7 Plus, 8, 8 Plus, X гээд XS, X Max гэж байгаа. 11, 12 энтергээд бөөн л байна да. iPhone-ы төрлөг хөөх. 6 чинь 6 тэгээд 6s, 6 Plus тайм биш үү тийм? Тийм миний хувьд яг гар утасны компанид ажиллаж байгаад ажигласан зүйл гэх юм бол манай одоо ялангуяа тийм ах нар их байдаг штэ. За тийм Монголд байгаа хүүхдүүдэд айлуулах сайн юм явуулчих гээл. Тэгээд надад би бол бас энийг өмнө нэг удаа хэлчихсэн. Надад айгу баярлалтай байсан зүйл гэх юм бол бид нар 11 2 орны хүмүүс ингээд зэрэгцээ суугаа ажиллаж байхад Монгол хүмүүсийн хувьд хурж ирээд ямар ч асуудалгүй тийм зүгээр маш их ихтгэлцэл явагддаг байсан л да. Надад дээр ирж асуугаад за энэ хамгийн сүүлийн загвар нь юу вэ гэдэг одоо түрүү хэлсэн бас S3 гээд 6 жилийн өмнө барьж ирсэн гэдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр S3, S2 гарчихсан. За Note 2 иймэрхүү утаснууд гарсан байсан. Аль утасны ахынд хамгийн сүүл гарсан хамгийн сайн загвар вэ гээл. Тэнгүүт нь S3-ыг Note 2-ыг санал болгоод за одоо ингээд юм үзэх илүү тийм зорилттой бол дэлгэцэн томын зүгээрээ өөрөө илүү тийм гартаа бариад ингээд ашиглах бол яг энэ гартаа эвтэйх S3-ын загвар зүгээр гээл. Тэнгүүт заа гэж бодож одоо энийг авъя гээл. Тэгээд шууд ингээд баглаад боолгол одоо наалтын наалгаад ингээ аваа явчихдаг мөнгөний тоолж өгөөд тэгэхээр чи одоо өөр хүмүүс өөр орны хүмүүс хятадууд ч юм уу ингээ маш их хуц авдаг л та. Тэгээ үрж ирэл асуугаад гарч ороод дахиж байж байгаа үрж ирнэ тэгээд ер нь баталгаатай юугаад маш их зүйл асуудаг. Манайхны хувьд болохоор аваад тэгэл за энэ баталгаад хугацаа 14 хоног шууш гэдэг юм уу тийм иймэрхүү байдлаар хэлээл явуулах. Тэгээд ерөөс ямар ч асуудал байдгүй. Тэгэхээр бусад орныхаа илүү одоо асуудалтай хүн баян ингэж одоо нэг авах шудлах гэж байгаа. Асуух зөндөө их юм асуун зөндөө их юм болно. Тэгэхээр чи монголчууд ч хурж ирэл одоо зүгээр талхаа авч байгаа юм шиг л. Тэгээд тэр нь яг миний ингээд тайлбарлаж өгж байгааг сонсоод тэрүүнд итгээд шууд авчдаг. Тиймэрхүү зүйл байдаг. Тэгээд хамгийн гол нь тэр үнд болохоор аль загвар гэдэг нэг их сонирм биш. Аль нь сүүл гарсан гээл. Тэгээд явуулчингууд өөрөө хүүхдтэй илүү таалагдана гэдэг юм уу тэр талаас нь тэгээд баярлал өөрөөсөө аваад явцдаг байсан л да. Гэтэ ер нь нэг хэсэг бас хүмүүс айгу сүүлд гарсан утсыг авъя гэж ярьдаг. Би болохоор сүүлд гарсан утас нь үнэтэй болохоор сүүлд гарснаас нэг 2 үе хойно утас ч гэдэг юм уу. Гэтэ яг шинэ гарсан утсыг солонгост бол авахд боломжтой шүү дээ. Гэтэ миний хувьд бол яг одоо шинэ заавал сүүлд гарсныг ч гэдэг юм ингээд хэрэглэж үзэх сонирхол нэг байдгүй. Утас зүгээр яг ажиллаад цэнэгтэй байх юм бол боломжийн санагддаг. Би ч YouTube аягүй хордог учраас дэлгэцэн ингээд гоё том. Тэгээд ингээд нэгтаршаа сайтаа харагдчихвэл тэгэл өөр утсаар ячаал тэгэл болчдөг болохоор. За тэгээ манай сонсогчдын хувьд бас ер нь бол маш энэ дээр олон одоо юу гэдэг санал гэх юм тийм зүйлүүд байсан л да. Тэгээд утасны загварыг бол хөөвл гүйцэхгүй iPhone X дээрээ л тогтсондоо гэвч солих санаа бас байна. Ялангуяа хүмүүс маань iPhone барьдаг хүмүүс iPhone-оо дагнаад за iPhone бол маш сайн гэдэг хэр халдаа. За Android барьдаг хүмүүс бол бас ялгаагүй тэгээд өөрсдийнхөө утсыг бол яг барьдаг загвараа гэдэг юм уу дараагийн загвараар шинжилгээ явуулдаг гэдэг. Би Samsung-ыг 10 жилээ төгсөөд их сургууллаа төгсөөд хамгийн анхны ажлын байран дээр ч гэсэн Samsung орж гаад тэгээд яг 2017 онд iPhone руу сольсон байхгүй 6S руу. Тэгээд тэрнээс хойш Samsung нэг сонирхоо болцсон шүү. Гэтэ миний яг 10 жилийн дурсан би нөгөө Samsung-ийн юм нэгддэг утас байсан да тий. Рекламаар гардаг солонгос гэж бүжгэлж мүжгэлээл нэг гараад идэг. Одоо арай дээр үеийн загвар гэсэн үг. Шууд хаагддаг. Тэгээд тэр чин тухайн үед бас яг хүмүүс нэг бариаг байхад нь би барьж үзээд тэгээд тэр бүр миний амьдралдаа одоо яг одоо ч гэсэн утасууд гоё гардаг л. Гэтэ тэр үеийн мэдрэмж яг ингээл анх яг авсан чи ингээ саарл өнгөтэй. Тэгээд найзууд нэгдүүд өө ямар гоё ингээл би өөрөө бүр гайхуудлал нээч үгээд тэр сэтгэлнэр айгүй гоё санагдчихсэн юм байна. За тэгэхээр цаг болсон гэж бас энэс хэлж байгаа шүү. За ингээд бид хоёртой хамт байсан сэтгэл үлдээсэн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Удахгүй та бүхэнтэйгээ оройны 18:30 минутаас Солонгон орны нэвтрүүлгээр иргэн уулзах хүсэлтэй байна. Хүсэлтэй байна. Та бүхэн маань гэхдээ уцааж гисэн бид хоёртой уг нь холбогдоод харуулж болно те оройны нэвтрүүлгээр. Тэгэхээр холбогдох хүмүүс маань Чимбат Борхуу гэсэн манай Чимбаахын Борхуу Чимбат ч те солилцсон. Борхуу Чимбат гэсэн Facebook хуудас руу за өнөөдөр холбогдё гэдэг тэртэн чат ч юм бол орой бас холбогдох боломжтой байгаа шүү. Тэгэхээр бид хоёртой хамт байсан сонсогч нартаа маш их баярлалаа. Нэвтрүүлгийн шууд эфир төгтөгч Чимбат хөтлөгч Чанцалд болон найруулагчаар оюун болтноор ажиллаа. Ингээд удахгүй оройны 18:30 минутын нэвтрүүлгээр иргэн уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч www.biligcig.us
SkyMX компани 2007 оноос хойш ус цэвэршүүлэх төхөөрөмж, ус цэвэршүүлэх шүүлтүүр, нойлын бидээ суулдурыг бүгнээр Солонгос улсаас оруулж ирж байгаа юм байна лээ. За бараг 14-5 жил болсон юм байна шүү дээ. Харин тийм ээ, бүр олон танигдчихсан юм байна лээ. Төрийн байгууллагууд, томоохон хувийн байгууллагууд ер нь маш олон газартай хамт ажилладаг юм байлаа шүү дээ. Өө заац. Одоогоор ус цэвэршүүлэгч аппарат 13 төрөл, автомат бидээ суулдур 3 төрөл, шүүлтүүрөө 4-8 төрөл зэрэг сонголттойгоор хэрэглэгчдэд хүргэж байгаа юм байна. Мөн айл өрх албан байгууллагын усны шүүлтүүр хурдан шурхаас сольж өгдөг найдвартай компани юм байна. Утас 9918 66 тэгтэг 9495 66 18. Facebook хаяг бэлэг ус. Нэвтрүүлгийн хамтран ашиглагч Эрүүл бууз. Чанцаа гинэд буузаар үсчлөө. Тийм үү? Цагаансаар арч гоё шүү. Бууз дахиад бууз. Хэсэг ойж байгаа л бас бууз. За тэгвэл одоо захиалч л да. Би буудад мар санагцсан үедээ эрүүл буузнаас захиалчтай штэ. Нэр эрүүл бууз байгаа юм байна шүү дээ. Тийм штэ. Хаа одоо санаж байгаа юм уу? Яг л эдний чинь дотроо хоньны мах, үхрийн мах, сүүлдээ сүүлгүүгээд олон төрөл байгаа. 5 кг-аас эхлээд хүргэлттэй 10 кг бүр хүргэлт нь өндөггүй юм байлээ. Та эрүүл бууз гэсэн пэйж хуудас руу орохоор хэрэглэгчдийн коммент аанда хэлээд өгнө. Захиалгын нууц хэлүүлээ. 9985 33 3 штэ.